Оройн дүргийн эрхэм үзэгчтэй та бүхэнд гарц ярилцлагын хилцүүлэг нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдв иргэдээс үзэгчдээс ирсэн бас санал хүсэлтэн тулгуурлан бид нэвтрүүлгээ бэлтгэхээр мэд бас эмнэлэг дээр хүрэлцэж ирээд байна. За Эрдэнэтийн иргэдийн дунд бүтэн жилийн хугацаанд явагдсан элэгний вирусгүй Эрдэнэт хот. За ер нь яг энэ элэгний өвчлөлийн анхан шатны урьдчилсан сэргийлсэн үйлчлэгийг бол хийх ийм анхны ажлыг эхлүүлсэн байгаа. За үүнтэй холбогдуулан өнөөдөр бас би Медипас төв эмнэлгийн гол бас энэ ажлыг авч явдаг эмч нарыг бас өнөөдрийнхөө хилцүүлэг ярилцлаганд бас тусгайлан урьж оролцуулж байгаамаа. Ингээд юуны өмнө зочдоо та бүхэн танилцуулъя. Медипас эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч Болор, мөн Медипас эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч Цэрэн тогтох. За элэгний эхэмч Болормаа. Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эхэмч ангаах ухааны доктор Амар Жаргал гэсэн эмч нарыг бас урьсан байгаа. Тэгээ миний урилгыг бас манай үзэгчдийн асуулт сонирхсан асуултандаас хариулт өгөхөөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр эхний асуулт маань мэдээж бараг бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн энэ ажил маань ямар бас үр дүнг үзүүлээд байна вэ? Энэ бол бас багагүй хугацаа юм. Тэгээд хийсэн ажлууд болон яагаад энэ ажлыг гол нь Эрдэнэтэд маань ингэж суурийг нь бас тавьж эхлүүлсэн юм бэ? Энэ дээр бас мэдээж магадгүй Медипас эмнэлгийнхэн маань судалгаа мэдээлэл гэдэг юм уу тийм ээ? Тодорхой бас шатны ажил дээр тулгуурлаж бас энэ ажлыг хийсэн байх гэж бодож байна. Тэгэхээр эхлээд яагаад анхны суурийг нь тавьж хийсэн бэ гэдгээс яриагаа эхлэе. Энэ үйл ажиллагаа бол эхэлсэн гол шалтгаан бол ердөө өвчлөл өндөр байгаа гэсэн. Үүдэлтэй 1, 2 дугаарт бидэхэд энд Орхон аймагт нийт нэг өвчлөлөөс болж 550 гаруй хүн нас барьдаг юм байна жилд. Тэрнээс 100 гаруй зөвхөн элэгний өвчнөөс болж нас барьдаг. Тэгэхээр энд бидэхэд чиглэсэн бас нэг арга хэмжээ бодлого төлөвлөхгүй бол ихэвчлэн нас барж байгаа хүмүүсийн ихэнх залуучууд байдаг. Яг элэгний дутагдлаараа элэгний хавдраараа болохоор 50-60 насны хүмүүс их өвчилж байгаа. Тэгэхээр яг хөдөлмөрийн насны гэсэн үг. Тэгэхээр энэ рүү илүү сайн хандаж арга хэмжээ энэ бол сэргийлэх боломжтой. Бид хэд маш сэргийлэх боломжтой ийм өвчин тухайн хүн өөрийн эрүүл мэндийн боловсролоо сайжруулад тэгээ сэргийлэх арга зам мөн эмчилгээний хувьд бол бүрэн боломжтой. Эмийн хувьд бол хүртээмж нь өндөр байгаа учраас гагцгүй тэр хүн эмээ уугаад аншлуулад шаардлага байвал эмээ уугаад байхгүй сэргийлээд явчвал асуудал бол бүрэн шийдэгдэх боломжтой. Тийм. Тэгэхээр бид хэд хамгийн их хийж чадах зүйл маань угаасаа энэ байсан учраас нэг хоёрдугаарт Орхон аймаг маань өөрөө ийм яг нэг газар бөөгнөрч амьдэрсэн. Тэгэхээр Монгол улсад төвлөрч амьдэрсэн. Тэгэхээр Монгол улсад яг ямар загвараар энэ вирустай тэмцэх ёстой юм бэ гэдэг тэр жижиг загварыг эндээ бид нэр үүсгэж болох юм байна гэж бусад аймагуудтай санаачлага болгож яг ингэж хөдөлөө ингэж хөдлөх юм бол бид хэд маш богино хугацаанд Монгол улсын вирусаас салах боломжтой байна гэсэн тэр гаргалгааг бас гаргах зорилготой 2 дугаар үндэслэл байна энэс. 3 дугаарт нь яах ёстой гэхээр бид хэд монголчууд маань элэг гэж ярьдаг тийм ээ. Элэг гэдэг эрхтэн маань болохоор хүний эрхтнийг ингэж хил зүгтээ оруулж ярьдаг тийм олон үндэстэн байдгүй. Тэгэхээр ялангуяа элгийг хамгийн сайн зүйлтэй болохоор элэг бүтэн гэж ярьдаг. Хамгийн муу зүйлийг болохоор элэг эмтрэм гэж ярьдаг. Тэгэхээр энэ болгонд хамгийн сайн мууг нь аль алиндаа элгийг аюуадаг болохоор элэг угаасаа хүний биеэс ер нь хамгийн сайн хамгийн гайхамшигтай их үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Тэгэхээр энэ үдээрээ бид хэд Монгол маань бас нэгнийхээ төлөө бид хэд элэг бүтэн байх ёстой гэдэг үүднээс анх санаачилж өнгөрсөн жилийн 9 сарын 26-нд бид хэд албан ёсоор эхэлсэн байдаг. Яг энийг эхлэхдээ болохоор бид хэд маань 7 сарын өмнөөс элэг бүтэн Монгол маань болохоор энэ жилийн 5 сараас эхэлсэн. Бид хэд Орхон аймагаараа болохоор бид хэд орхончуудаа бас яагаад тийм ээ бид хэд бас өөрсдөө бахарах хэрэгтэй. Бид хэд бусад аймагуудаас 2-3 алхам илүү алхацсан явж байгаа. Тэгэхээр таасаа хэллээ шүү дээ. Хоёр ийм суурал биднэрт байсан. Дээр нь мэрэгжлийн боловсон өвчин нөгөө талаасаа тоног төхөөрөмж гэдэг зүйл маань бол онцлогоон дээр хамгийн чухал шүү дээ тийм ээ. Энэ бол бас байсан баг. Нийт өвчлөлийн тархалтын талаар ингээд ярих юм бол яг элэгний өвчлөлөөр аваад үзэх юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэгээд
эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаа юмнууд байдаг бах. Зүгээр манай Орхон аймгийн хэмжээнд ямар хувь вэ? Дээр нь энэ дээр одоо яг гарсан үр дүн жилийн хугацаанд магадгүй энэ үйл ажиллагаа явагдаад хичнээн хүнд урдчлан сэргийлэх үзэлгийг одоо тийм ээ хамруулж чадав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр болохоор Монгол улс бол БЦ вирусын тархалт өндөртэй орны тоонд ордог. За тэгээ манай улсын дунджаарс гэх юм бол БЦ вирусын тархалт бол ерөнхийдөө 10-11% тархалттай. За Эрдэнэтэд ерөнхийдөө хийгдсэн сая одоо энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаагаар болохоор Б вирусын тархалт болохоор 12%-тай, С вирусын тархалт болохоор 9%-тай гарч байгаа. Тэгэхээр энэ бол улсын дунджтайгаа ер нь бол ижилхэн байна. Ерөнхийдөө бол одоо нийт манай Эрдэнэтийн хүн амын 5 тутмын нэг нь БЦ вирусын халдвартай байна гэсэн үг. Гэтэл энэ хүмүүс маань болохоор нийт БЦ вирусын халдвартай хүмүүсийн 75% нь өөрийгөө вирусын халдвартай гэж мэдэхгүй яваад байгаад л өвчлөл хүндрээд байгаагийн гол шалтгаан байна. Тийм учраас л хүмүүсийг бид нар эрт илрүүлэгт орж энэ вирусээ илрүүлээд давхар илгэний өвчлөөс урьдчилан сэргийлээч гэдэг үднээс л одоо энэ ажил эхэлсэн гэсэн үг. Ер нь урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ойлголт юу анх эхэлж яхад хэр байсан бэ хүмүүс? Ер нь сая би хэлсэн 75% нь өөрийгөө вирустэй гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр би шаралж байгаагүй юм чинь надад вирус байхгүй байгаа л гэдэг ойлголттой байсан. Тэгээ монголчууд ч угаасаа өвдөж эмчид ханддаг гэсэн ойлголтод бүр суурьсан. Тийм учраас хүмүүсийг ерөнхийдөө бол нэлээд их урайлан дуудаж ижил ерөнхийдөө энэ хөтөлбөр маань одоо ер нь бол амжилттай ерөнхийдөө бол эхэлж ийн ер нь болоогүй л байгаа тийм. Тухайн дэлгэний өвчин өөрөө завиргүй. Тэгээд бид хэд маань одоо яаж юм нэхэр эрүүл мэндийн боловсрал гэхээсээ илүү тэрэнд хүрч байгаа магад одоо би юу эсрэгээрээ юу гэж ойлгох вэ гэхээр эмнэлгийн мэрэгчлээ хүмүүс маань эргээд тэр хүмүүст өгч байгаа мэдээлэл одоо телевиз тийм ээ бусад газрууд тэр хүнийг зөв мэдээлэлээр хангах тэр юм дотмог учраас тэр хүнийг тэр шийдвэр гаргах төвшөнд нас нөлөөлж чадахгүй болоо гэдэг үднээс үзэж байгаа. Тэгэхээр харин бас энэ боломжийг ашиглаад дарханчуудаа баярлалаа. Бид хэд энэ уриалгыг одоо хүлээж аваад энэ ажлыг өрнүүлээд оролцсон хүн болгонд баярлалаа. Энэ бол маш их бид хэд хувьд болохоор бид чинь одоо яг телевизээр гарч байгаа энэ хүмүүс боловч бидний ард чинь зөндөө хүмүүсийн хөдөлмөр явж байгаа тий. За бид хэд бол сая ингээд за эхлээд Эрдэнэтэд өвчлөлт маань ийм байсан. Тэгэхээр боловсруучинд хоногд хөрөмж олон энэ давуу талаа ашиглаад бол энэ маш хүчтэй давалгааг эхэлж чадсан тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Орхон аймгийн нийт хүн амд маань бараг 30-40% нь энэ урьдчилан сэргийлэх үзлэг маань ингээ явагдаад нийт бас хүн амыг хамарч чадах юм бол энэ маань үнэхээр эргэн хүндээ эрүүл мэндэд чиглэсэн маш том ажил гэж бол харж байгаа. Энэ дээр одоо жишээлбэл шинжилгээ онцлогооны хувь дээр Медипас эмнэлгийн давуу тал юу байваа? Лабораторийн бас хэрэглэгч маань бас ярих байх тийм ээ. За сая өмнөх хоёр эмч маань ярьлаа. Монгол хүн амын донд одоо илгэний ер нь вирусын халдвар өндөр байна гэд. За энэ дээр яг халдвартай байна гэдгийг илэрхийлэх хамгийн гол одоо үе шат маань бол лабораториос хамааралтай байгаа. Тэгэхээр одоо Медипас эмнэлгийн лабораторид ашиглагдаж байгаа яг БЦ вирус илрүүлэх яг шинжилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж маань өөрөө Японы одоо хамгийн сүүлийн үеийн одоо дэвшилтэт технологийн одоо бүрэн автомат анализатораар гарч байгаа бөгөөд одоо түрүүчилсэн тестээр одоо анхан шатны болон 2 дугаар шатны одоо эмнэлэг лабораториудад хийгдэж байгаа шинжилгээнээс одоо чанарын бөгөөд одоо их өндөр мэдрэг чанарын хувьд өндөр юутай учраас одоо тэг үзүүлэлттэй учраас оншийн одоо алдаа гарах тийм бол байхгүй. Одоо оншийг яг бүрэн баталгаатай энэ вирусын халдвартай байна, халдваргүй байна гэдгийг яг баталж өгдөг одоо батлах шатны шинжилгээ хийж байгаагаар одоо манай лабораторийн хувьд бас нэг онцлог давуу тал байна. За хоёрдугаарт нь болохоор яг хүн вирусын халдвар авсан байна уугүй юу гэдгийг мэдчихэд дараа нь халдвартай байна гэж гарах юм бол тухайн вирус нэтвчлээ байна уу буюу вирус тоолох шинжилгээ гэдэгт бол хамрагдах хэрэгтэй байдаг. Тэр мөн шинжилгээг бас манайх яг эмнэлгийн лабораторид хийгдэж байна. За ер нь бол эмнэлгийн лабораториудыг шатлалаар нь одоо анхан шатны 2 дугаар шатлалын 3 дугаар шатлалын гэж ангилдаг. Тэгэхээр бол манайх бол одоо 3 дугаар шатлалын тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон лабораторийн тусламж үйлчилгээг бүгднийг цогцоор нь бол үзүүлж байгаа гэж ойлгож байна. Одоо эмнэлгийн хувьд. Тэгэхээр одоо вирус тоолох шинжилгээг одоо 3 дугаар шатлалын эмнэлэг зөвхөн молекул биологийн лабораторитой газар л хийдэг бол манайх бол одоо хангаан бүстэй бүх одоо хөрс зэрэгэлдээ аймагуудад ч гэсэндээ иргэдэд энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой. За тэгээд вирус тоолох шинжилгээнд ашиглагдаж байгаа бас тоног төхөөрөмж маань бас өндөр хүчин чадалтай. Одоо
хамгийн сүүлийн үеийн дэлхийд цор ганц гэж хэлэгдэх тийм одоо бүрэн цогц одоо молекул биологийн нэг доороос богино хугацааны дотор одоо өдөрт нь хариу гаргадаг одоо тийм одоо хамгийн сүүлийн үеийн наривчилсан тий. Энэ бол одоо Улаанбаатар хотод бас цөөхөн л ганцны лабораториудад байдаг одоо тийм тоног төхөөрөмжийг ашиглаж тэр вирус тоолох шинжилгээг гаргаж байгаа. За тэгээ вирус тоолох шинжилгээнд хамрагдаад вирус нь байна уу байхгүй идэвхжлгүй байна уу гэдгийг тодорхойлсны дараа одоо эмчилгээнд хамрагдах үе шат явж байгаа. Тэгээд эмчилгээний одоо асуудлыг бол манай яг энэ одоо зэрэгцээ сууж байгаа энэ гастроэнтерологийн тасгийн эмчнэр маань одоо яг зөвлөж гардан хариуцаж өвчтнүүдийг өөрчлөлтчдийг хяналтандаа авч эмчлэх одоо тэр процесс бол явагдаж байгаа. Иргэд нэг юм асуулт тавьд юм л да. Медипас эмнэлгийн элэгний ВЦ вирусны шинжилгээ бусад одоо эмнэлгүүдийн үнэтэй харьцуулах юм бол харьцангуй өндөр. Тэгээд яагаад ийм өндөр гэдэг юм бол гэсэн асуултыг бас тавьдгийг. Мөн яг энэ аяны хүрээнд бас хамрагдаад тийм үү үслэг онцлогоонд ингээ хамрагдаад өөрийнхөө өвчлөлийн байдлыг мэдээд ингэсэн иргэдийн хувьд бол үнэхээр Эрдэнэттэй бид нар бас наривчилсан юм дэлгэрэнгүй бас дэлхийн стандарт нийцэх юм онцлогооны газар одоо онцлуулаад авцсан нь азтай гэд бас нэг талдаа ярих юм. Гэтэл энд нь хоёр юм яваад байна даа тийм ээ. Нөгөө итгэл гэдэг юм чинь бас их чухал шүү дээ. Тэ үйлчлүүлэгч нар иргэдийн хувьд. Тухайлбал нэг иргэн дээр жишээ авахад 2-3 газар ингээд өгчихсөн. Нэг нь байна гэ гардаг, нөгөө хоёрд нь байхгүй гэд гарчдаг. Тэгээ эцсийн шатанд явж удаа за хамгийн сайн наривчилсан гэдэг дээр нь л очиг ил. Эмнэлэг олгонд л нөгөө наривчилсан гэдэг юм аа ингээд бас тайлбарладаг байх л та. Тэгээ үнийн тал дээр яагаад юм бусад эмнэлгүүтэй харьцуулбал нэг 20-30% юм үнэтэй гэдэг юм бэ? За энэ дэр би нөгөө сая өмнө тайлбарласанчлан ер нь бол лабораторийн онцлогоо маань дандаа нөгөө үе шатаасаа хамаарат ашиглагдж байгаа тоног төхөөрөмж онцлогын хүчин чадалнаас тэр үе шатанда тохирсон байж байдаг. За анхан шатны эрүүл мэндийн байгууллагын өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, за нэгдсэн эмнэлэгтэн дээр ашиглаж байгаа төрөвчлсөн одоо онцлогоор гэж ярьдаг. Одоо хүмүүс бол баруун жирэмсний тесттэй адилхан гэж ойлгож болно. Тэр онцлогоор маань бол өөрөө угаасаа төрөвчлсөн зүгээр байна байхгүй юу гэдгийг чанарын аргаар л илэрхийлээ гаргаж байгаа. За манад ашиглагдж байгаа технологи аппарат маань болохоор зэрэг тэр анхан шатнаас эргэлзээтэй гарсан тийм үү. Тийм эмийг бүр ингээ баталж, нотолж яг байна байхгүй гэдгийг нэг эцсийн байдлаар гаргаж өгдөг. Одоо тоон аргаар гаргаж өгдөг. Тийм батлах шатны шинжилгээ байгаа. Тэгээ тийм учраас хэрэглэж байгаа технологи нь ч өөрөө өндөр технологи, аппарат тоног төхөөрөмж өөр өндөр өртөгтэй технологи учраас тэрийгээ дагаад одоо шинжилгээ маань арай өртөг өндөртэй хүмүүс сонсогдож байгаа. Тэгээ хүмүүс нөгөө амд амжсан ярианасаа болоод одоо энд ийм хямдхан өгчөж болж байгаа чинь тэнд яхаараа тийм үнэтэй гэдэг. Тэрний цаана бол нөгөө үйлчилгээний чанар, шинжилгээний чанар, баталгаа гэдэг юм тэнд байгаа гэдгийг бол тэг өршүүлж ялгааслаагийн сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр тэнд өгсөн чинь нэмэх гараад тэнд өгсөн чинь хасах гараад гэдгийг л хамгийн гол батлах одоо ялгаа салгааг нь л гаргаж өгч байгаа гэж ойлгох. Тэгэхээр олон газар одоо мөнгө төгрөг төлөөд өргөө зардал хийгээд шинжилгээ өгөөд ахаасаа илүү яг баталгаатай газар нөгөөд өөрөө яг ямар вирустай байна гэдгийг л батлуулчих нь бол эргэн хүндээ ашигтай. Тийм хувилбар байгаа. Даваа талтай гэсэн үг тийм. Шинжилгээ гэдэг бол одоо би өөрийнхөө төлөө шинжилж байгаа бол би өөрөө нэг газар өгөөд одоо баталгаа багтаа газар өгөөд вирустай байж ээж вирусгүй гэж хариу авах. Вирусгүй гэж вирустай гэдэг хариу авах гэдэг бол өөрөө маш том асуудал. Маш том эрсдэл. Тий энэ бол бараг одоо яг ингээд тийм шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэр мэдээг би хаанаас ямар лаборатори шинжилүүлээ сонсох уу гэдэг бол өөрөө хувь хүний өөрийнх нь одоо үнэлэмжийн асуудал болчихж байгаа шүү давхар. Зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэргүй яг өөрийнхөө тухай. Өөрийнхөө тухай. Яадгүй л нэг дэлгүүрээс бараа худалдаж авч байгаа биш шүү дээ, тийм ээ. Анхан шатанд хэрэглэж байгаа онцлогоор маань өөрөө бас тийм мэдрэг чанар багтаа учраас яг саний цэрэн тогтоомж хийснээр нөгөө вирусгүй хүнийг вирустай байна гэж гаргаад нөгөө хуурамч, эрэг, сүрэг хариу гаргадаг тийм магадaltaй учраас бас тийм ер нь үний хувьд ч тийм хямд байдаг. Тэгээд гарч байгаа шинжилгээний хариуны хувьд ч гэсэндээ чанарын хувьд ялгаатай тийм хариу гарч байгаа. Тэгээд одоо энэ орон даяар явагдаж байгаа хөлбөрийн хүрээнд бол бас харьцангуй бүх хүн амыг тийм үнэтэй өртөгтэй шинжилгээнд хамруулах боломжгүй учраас скрининг буюу илрүүлэх шинжилгээндээ харьцангуй бас өртөг хямд тэгсэн ирнэ бас арайчхан мэдрэг чанар сайтай онцлогоор ашиглаад хийх бол эрүүл мэндийн яамнаас зохион байгуулад хийж байгаа. Тэгтэл яг тэрний дундаас бол мэдээж бас ялгаж салгах, тодруулах шаардлагатай юмнууд байвал одоо батлах шинжилгээгээр бол батлуулах боломжтой. Хүмүүс ер нь лавлдаггүй тий шинжилгээ хийхдээ урд нь ингэж өгсөн ингээл тий лавлдаг.
бас өөрийнхөө эрүүл мэндийн төлөөг анхаардаг тийм бас юутай хүмүүс байдаг ш. Айгу ухамсартай бас эрүүл мэндийн боловсралтай тийм хүмүүс бол тэнд нэг тийм гарснаа жоох эргэлзээтэй санагдаад байсан. Ерөөсөө ингээл үгийгээд. Тэгээ бид нар ч одоо батлах шинжилгээ хийж байгаа тэр хүний эцсийн одоо тэр эргэлзээг тайлхаж байгаа учраас тэр шинжилгээнийхээ одоо баталгаа чанар дээр бол онцгой анхаарч ажилладаг. За бас нэг юм асуулт байна л да. Бас л манай иргэдээс асууж тодруулж өгөөч гэсэн байгаа. Ийм байгаад байна л да. Одоо яг элгэний ВЦ вирусны шинжилгээнд ороод нотлогдоод одоо вирусээ тоолох ч гэдэг юм уу шаш чатны шинжилгээнүүдээр ороод одоо нөгөө хэрвээ эмгэг маань илэрчихсэн бол ялт арга хэмжээ авах нэртэй тийм ээ. Амнаас эрүүл мэндэ хамгаалахын тулд хамгийн чухал зүйл бол дараагийн шатны ажил баг. Тэгэхээр энэ дээр хийгдэж байгаа ажлууд дээр бас нэг эмийн асуудал дээр л иргэд одоо лавлаад байна л да тийм ээ. Сайн муу чанартай чанаргүй хаанаас нийлүүлэгдэж байгаа гэдэг ч юм уу. Тэгэл нэг эргэлзээтэй нэг монголчуудын нэг ийм зам байна л да. Ингээд бие биенээ ам дамжаал сонсоол хүү тэгсэн чинь тэгсэн гэж штэ гэдэл тухайн эмчээсээ өөрийгөө эмчилж байгаа өөрийгөө онцлуулж байгаа эмчээсээ асуугаасаа илүүтэйгээр бусдын амыг дааж ингэж худалдаа авалт хийдэг ч гэдэг юм уу. Эрүүл мэндэд хайхрамжгүй зандаг ийм нийтлэг ийм алдаа байдаг. Энэ дээр үнэхээр иргэд маань тодруулж өгөөч гэсэн байгаа. Тэгэхээр орж ирж байгаа хүн болгон тайлбарлаж ярих бас хэцүү бах. Одоо яг үзэж байгаа нийт үзэгчтэй зүгээр яг энэ завшааныг ашиглаад ярил. С вирусын эмчилгээ шийдэгдсэн нь бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр манад бол дэлхийн дахиндууд ерөөхдөө 4 компани 5 юм үйлдвэрлэгдэж байгаа С вирусын эсрэг. За манад жишээлбэл бид нар хамгийн сайн мэддэг нь Харууны гэдэг юм байгаа тийм ээ. Тэгэхээр энэ юм манд бол Архангай аймагт. За манай Орхон аймагт болохоор Хевсенат юм одоо орж ирсэн баг. Орж ирсэн яг бид хэд хөтөлбөрийн хүрээнд хүн амдаа одоо үн төлбөргүйгээр вирусын эмчилгээнд ашиглаж байгаа юм байгаа. Тэгэхээр нөгөө эмийн чанарын асуудал дээр бас иргэд эргэлзээд байна л та тий. Үн төлбөргөө олгож байгаа гэхээр энэ юм маань одоо хугацаанд уссан ч гэдэг юм уу аль эсвэл одоо яг Азийн одоо ядуурлын өндөртөө тийм одоо улсуудад нийлүүлэгддэг юм үнгүй юм биднэрт одоо олгож ин ч гэдэг юм зүгээр эргэлзээтэй тийм юм уу зарим иргэдэд байгаад яваад байгаа шүү. Тэгэхээр энэ юмын талаар нэг жоохон ойлголт өгөөч. Ер нь бол 4 компани 5 юмны сонголтоос бидгээд сонголт хийж байгаа. Тийм. Нэг бид хэдийн хувьд болохоор тухайн ямиг бол хүн тайлбарладаг эмчилгээ өчгөө өмнө. За ийм найрлагатай ийм компани ийм юм байна. Энэ 5 юм найрлага нь бол адилхан. Яг одоо лидопаспирит миллиграммаар, супаспирит миллиграммаар ингээд 2 юмны найрлагатай ийм юм. Тэгэхээр найрлагын хувьд адилхан. Сонголтын хувьд бол өөр байгаа. Компаниудаас шалтгаалаад өөр байгаа. Энэ дундаас яг түрүү амраа хэмж маань хэллээ. Араангаад хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хоёр дахь нь орхон залгаа явж байгаа бид нар. Тий. Миний ойлгож байгаагаар бол бид хэд архангаас илүү хурдтай явж байгаа. Нэг. Хоёрдугаар болохоор энэ юм өөрөө цаанаас Gilead гэдэг компаниас буюу Harmony гэдэг үйлдвэрлэсэн тэр компаниас зөвлөгдсөн компаниар байгаа. Тэгээд хүртээмжтэй ойлгох зорилгоор бид хэд яг Орхон аймгийг бас дараагийн жишг болгоё гэдэг утгаараа ингэж оруулж ирж байгаа. Найрлагын хувьд адилхан учраас энэ нэр бол санаа зовтгоо. Эмчилгээдээ ихний үр дүн байгаа. Яг одоо Harmony буюу хамгийн сайн гэж оригинал гэж ярьж байгаа эмтэйг бол ойролцоо үр дүнтэй гарч байгаа. Одоогийн байдлаар бид хэд яг манай тасгийн хэмжээнд бол нийт 500 гаруй хүн. Одоо тэрнээс нэг 200 гаруй итгэцэн 300 гаруй хүн эмooгаа явж байгаа. Тий. Яг Хевсенат эмчилгээгээр болохоор 380 хүн эмээ утсан. Одоо ямар нэгэн гаж нөлөө сөрөг зүйлгүйгээр хөгжлийн ажиллагаа явж байгаа. Тэгэхээр иргэдтэй хандаж эхлэхэд санаа зовлтгүй та хэрэгцээ одоо вирустай байгаад эмчилгээ хийх гэж байгаа бол Орхон аймагт чинь бүрэн боломж байна. Бид одоо манай баг тийм ээ энэ яг одоо иргэний вирусгүй эрдэнэт гэдэг энийг үүсгэсэн баг маань угаасаа бас давхар ингэж хичээж ажиллаж байгааг илэрлээ. Тэгэхээр ойролцоогоор яг давхарцсан таагаар гэх юм бол нэг өөр хэлбэл 2 дахь сараа ууж байгаа хүмүүст тооцсон бол 500 гаруй хүмүүс тэр Хевсенатаар авч ууж байна. Тэгэхээр нэг хүнээс бол ойролцоогоор 2 сарын хугацаанд гэх юм бол 3 амжилтгийг бол хвчлэн 3 сар хэвлэж байгаа. 3 сарын хугацаанд тэр тухайн хүнээс бол 350 мянган төгрөгийн одоо хэмнэлт хийж байгаа гэсэн үг. Ингэж тооцох юм бол ойролцоогоор 300 гаруй гэж тооцох юм бол 150 сая төгрөгийг нөгөө Орхон аймгаас гадагшлах ч юм уу тийм ээ. Бид хэд ч юм бас жижигхэн газар байгаа ч гэсэн бас тиймэрхүү бодлого ярих хэрэгтэй. Тэгэхээр тийм мөнгөний орсолч юм уу босод хүмүүстэй өгч байгаа
бас хоёр дахь утгаар нэгт эхний утгаараа бол эрүүл болж байгаа тэр хүмүүс, дараагийн утга нь тэр хүмүүсийн одоо гэр бүлийн өөрийнхөө хувийн сайн хүүгээс ч гэсэн бас хэмнэлтийг үүсгэж чадж байгаа. Найдвартай байдлын хувьд бол одоо эн чинь бас олон шалгуурд аваад ирчихсэн юм гэж ойлгож болох нь шүү дээ, тийм ээ. Үнгүү тараагдана гэхээр л иргэд нэг тийм нэг сөрөг ойлголтууд яваад байгаа шиг байна. Тий, үнгүү тараагдана гэдэг нь аль болох бид хэд хүртээмж үүсгэж байгаа. Тэгээд дөрөв нөгөө яг л тэглэх байх уу. Тэгэхээр С вирусын хувьд болохоор тоолтон ч гэсэн бас одоо бусад аймагуудтай 21 аймагаас Орхон аймагт Медипас эмнэлэгтэр тоолж байгаа. Нийт 22 лаборатори байгаа. 21 лабораторийн нэг лаборатори нь орон нутагт 20 нь болохоор Улаанбаатарт байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө бас Орхон аймагт илүү их давуу байдлыг үүсгэж өгч байгаа. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад бас Медипас эмнэлгийн хамт олонтой тийм ээ удирдлагуудтай ийм ухаалаг шийдвэр гаргаж бид бас нэг аймаг ойролцоогоор 1000 гаруй хүн тоолсон байна. С вирустай үнэ. Орхон аймаг бол ойролцоогоор 3000 тоолсон байна. Тэгэхээр бид хэд бастаас 3 алхам урд гэдэг явчихна. Явж байна гэсэн үг. Олон эрдэмтчүүд бас ирүүл тийм ээ. Тэгэл байх уу? Амьдрах юу гэдгийг суурийг бас бид нар ингэж тавьж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Хүний эрүүл мэнд гэдэг бол юугаар ч үнэлж оршихгүй зүйл. Гисэн идэж иргэд маань одоо сүүлийн үед эрүүл мэндийнхаа тавих анхаарал гэдэг юм уу, эрүүл мэндэд хандж байгаа хандлагууд бол өөрчлөгдөж ирсэн баха гэж бодож байна. За ер нь энэ Орхон аймгийн засаг дарга бас илгэний вирусгүй эрдэнэ тот гэсэн энэ аянд маань бол нэгдээд за ялангуяа одоо 25-аас 49 нас 49-с дээш насныханд маш сайн одоо тийм ээ илрүүлгийн энэ ажлыг хийх нь зөв юм а гэсэн ажлыг бол дэмжиж бас нээлтний арга хэмжээнд хүртэл зохион байгуулж байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ туршлага маань өөр аймагуд дээр ер нь танаа багийнхан яаж ажиллав? Энэ Орхон аймгийн эрүүл мэндийн газар энэ ч өөрөө бид хэд төрх хэсэгт нөлөөлж байгаа болохоос бид хэд өөрсдөө хийсэн бас зүйл биш л те. Чин бүхэл бүтэн багаараа тогтолцоогоор үүсгэж хийж гарч ирж байгаа үр дүн бохгүй. Тэгэхээр засаг дарга тэгээд эрүүл мэндийн газар энэ хүмүүсийн дэмжлэг бол маш их чухал байсан. Тэгээд тэр хэд байж гисэн үүргээ бол гайхамшигтай үүсгэсэн. Тэгэхээр энэ жишг болгож сая бид хэд Булган аймагт очлоо, Хөвсгөл аймагт очсон, Дархан аймагт очсон, Тархуул аймагт очлоо. Тэгээд энэ нь өөрөө бас нэг үр хэлбэл орхончууд ингэж хөдөлж чадлаа. Одоо эрдэмтчүүд маань ингэж хөдөлж чадлаа. Яг энэ жишгээр нь дараа маань та гэд маань ингээд залгаад үргэлжлүүлээч гэдэг. Нэг үр хэлбэл Орхон аймгийг одоо яг туршлага болгоод тэгээд цаашаа ингээд явах тэр нөхцөлийг нь үүсгэж өгсөн. Манай аймаг бол ер нь л тэгж байгаа загварлж байгаа. Тэгээд энэний хоёр дахь давалгааг нь үүсгэж одоо бид хэд энэ сарын 24-нд Булган аймагт, 25-нд болохоор Хөвсгөл аймагт тийм бас яг одоо сургалт зохион байгуулах. Яаж одоо Орхон аймгийнх нь вирусаас одоо энэ богино хугацаанд олон хүнийг эмчилж одоо энэ ажлыг өрнүүлвэ гэдэг нь өөрөө дараагийн аймагт жишг болгож түгээх ийм зорилготой бид хэд илүү бүтэн Монгол байх хэвээр. Вирусын одоо эсрэг вакцин гэж байдаг тийм ялангуяа V вируст бол вакцин хийдэг. Тэгэхээр энэ вакциныг бас Медипас эмнэлэг хийж байгаад одоогор бол вакцин хийгдэх ажил маань түр зогссон байгаа юм шиг үлээ. Иргэд бас асууж ирсэн л да. Энэ дээр болор юмч хариулвал хизээ одоо бас эргэж хийгдэх боломжтой. Тийм болор юмч. БЦ вирусын тухайд гэх юм бол Б вирусыг сэргийлдэг вакцин гэж байгаа. Яг одоохондоо хараахан бол С вирусыг сэргийлэх вакцин гэж байгаа байхгүй. За Б вирус сэргийлэх вакцин болохоор яг вөхөр бүхэл насны хүн тэр хүн өөрөө Б вирусын шинжилгээ өгөөд Б вирус илрээгүй тохиолдолд заавалчгүй Б вирусын 3 том вакцин хийгдэх ёстой байгаа. За манад бол энэ ажил бол ихтэй явцсан хүмүүс Б вирусын вакциныг хийлгээд эхэлсэн байгаа. Гэтэл одоо нөгөө хүмүүс маань шинээр нөгөө шинжилгээгээ өгөөд Б вирусгүй гэдгийг мэдчихэд вакцин хийлгээхээр яг одоохондоо болохоор яг түр улс орон даяар бол тасарсан байгаа. Тэгээд ер нь бол 12 сарын сүүлээр ирэх бах. Тэгэхээр бас мэдээллүүд нас төгөгдөх бах. Тэгэхээр ер нь бол вирусын эсрэг вакцин хийгдэж эхэлчихнэ. Ер нь бол манай эмнэлэг дээр хийгдэж байгаа. Нэгдсэн эмнэлгийн вакцины кабинетаар бас хийгддэг. Тэр нь бол тэгээд үргэлжлээд явах юм. За Б вирусын тухайд би ахад нэг юм нэмээд хэлчихье. Манай эмнэлэг дээр хийгдсэн судалгаагаар болохоор яг нийт хүн амын дунд болохоор 12% нь Б вирусын халдвартай байна гэж гарсан. Гэтэл 20-40 насны яг нөгөө эд нөхөн үржих насны хүмүүсийн дунд болохоор Б вирусын халдварын дархлал нь арай өндөр 14% байна гэж гарсан. Тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байна нэхэр хэрвээ нөгөө нэг төрөх насны эмэгтэй маань одоо нөгөө жирэмсэн их хэрвээ Б вирусын халдвартай бол
нөгөө нэг хүүхэд төрөх үедээ ээжээсээ тэр B вирусын халдварыг авах эрсдэлтэй байдаг байхгүй юу. Тийм учраас тэрнээс сэргийлэх ёстой. За тэгээд энэ ажлын хүрээнд бид нар болохоор бас л яг орон нутагт анх удаа бас нэг ажил одоо санаачлаа тэр ажил маань хэрэгжээд эхэлсэн явж байна. Тэр нь юу вэ гэхээр ээж нь B вирусын халдвартай үед хүүхэд нь ихээсээ халдвар авах магадaltaй байдаг учраас хүүхдийг төрсний дараа B вирусын эсрэг вакцин тарина. Нэмэлтээр бас B вирусын иммуноглобулин гэж юм тарих хэрэгтэй. Гэтэл тэрийг болохоор одоо бид нар яаж юм гэхээр нийт 300 хүүхдэд B вирусын иммуноглобулиныг мөн төлбөргүй тарих тийм үйл ажиллагаа бас явагдаж байгаа. Тэгэхээр энд болохоор хүмүүс маань яаж хамрагдах вэ гэхээр хэрвээ эмэгтэй та жирэмсэн болвол за жирэмсэн биш байсан ч гэсэн ямар ч байсан B вирус илрүүлэх шинжилгээ хийх ёстой. Хэрвээ B вирус илэрх юм бол жирэмснийхаа хяналтын эмчтэй тэрийгэ бүртгүүлээд картан дээрээ тамга даруулад за ингэснээр болохоор таны хүүхэд төрөнгөт тэр иммуноглобулиныг үн төлбөргүй бас тарьж өгөх юм үйл ажиллагаа 2017-оос 18 онд ямарчсан явагдах юм шүү. Хэрэгтэй мэдээлэл тийм юм байна. Монгол улстай анхдагч. Тий, Монгол улстай анхдагч. Тэгээд засгийн сангаас гаргуулад манай болормоо эмчээг гол үйл ажиллагааг гүйцэтгсэн. Тэгээд яагаад тэгэхээр ээж хүүхэд төрөх B вирустай одоо эмэгтэй хүн B вирустай байлаа гэхэд хүүхэд нь гарахад халдвар авах магадлал нь 95%. Халдвар авчаад тэр хүүхэд өөрөө архагших нь 90%. Тийм учраас одоо энэ 30-40 настай одоо шинэ вирус эвлэгний хатварлалтай BC вирустай гэдэг яваад байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн хөвчлэн бол төрөх замаар халдвар авч байгаа гэж харамсалтай. Тэгэхээр тэр хүмүүсээс сэргийлж 300 хүүхдийг ч гэсэн бид хэд сэргийлье гээд засаг даргын сангаас дэмжлэгтэйгээр ийм ажиллагаа зохион байгуулалт явуулж байгаа. Энэ бас бусад аймагуудад бас өөр ялгаа болоод одоо жишг болоо явж байгаа юм сайхан ажиллагаа. Цаашид ер нь одоо яг тавьж байгаа том зорилт юу вэ? Ингээд вирусын эсрэг хийгдэж байгаа шинжилгээ онцлогоонд бол эрдэмтдчүүд бас харьцангуй ойлголттой боллоо. Энийг бас суурийн тавьснараа бусад аймагуудад жишг боллоо, загвар боллоо. Нэг ч гэсэн иргэнд бас эрүүл мэндийн тийм ээ нэг чухал зүйлийг хийгээд өчлөө. Цаашдын хийх ажлууд юу байна вэ гэж бас манай иргэд сонирхож байгаа хэл та. Бид хэдийн дараагийн зорилго бол юм баха. Дараагийн зорилт ерөнхийдөө бол манай төрийн бас байгууллага гол юм бол зорилго бол хотоод улаан холоо тэгээд элэгний өвчл, элэгний хавдрыг бууруулах. Тэгээд тэр нь өөрөө бууруулж явах тэр арга замаа бидгэд олсноороо Монгол улстай хэрэгжүүлэх тэр загвар үүсгэх гэсэн ийм нэг шат дараатай арга хэмжээг сэтсэн. Тэгээ одоо дараагийнхан бол хотоод улаан холоо хавдарлуу чиглэсэн энэ ажил явагдана. Гэхдээ энэ бол цаг нь болохоор бүгдээрэнд нь яг энэ элэгний вирусгүй эрдэнэт шиг зарлагдаад ингээд аль биесээр нээлттэй хийгээд ингээд үргэлжлэх. Гол утга учирны өвдөө бид хэд зөв хооллолт амьдралын зөв хөвшил тэгээд тэр сэтгэл санааны хувьд ч гэсэн тэр бие махбодын хувьд ч гэсэн яавал хүн тайван байх хэвээр яавал стресс гэж юу юм тийм ээ гэх чинь энгийн боловч бид хэдэд өдөр тутам хэрэглэдэг тэр зүйлүүдийг илүү их цэгцтэйгээр хүмүүст олгох. Яагаад хоол идчихэд хэвтэж болдгоо вэ? Халуун юм яагаад идэж болж? Яагаад хямны хэрэглээ биднэрт өндөр байгаа юм? Тэр нь ямар шалтгаан үүсгээд байна? Ямар өвчлөл үүсгээд байна гэдэг юм. Энгийн боловч бид хэдэд маш их нөлөөтэй зүйлүүд байгаа. Тэр болгоны учрыг тайлах гэж бас нэлээд том ажил сэтгцэн байгаа. Тэгэхдээ бас амжилттай явах хаа. Тэгээ энэ ажил юу гэхээр бид хэд хийх гэхээс илүү иргэн та өөрөө нэг өөрийнхөө төлөө эн чинь ямар учиртай энэ тэр чинь тэгчүүд яадаг юм. Эн чинь надад миний биед ямар тустай юм. Тэрнээс биш одоо тэгж ойлгож байгаа тэр мэдрэмж нь өөрөө бид хэдийн хэлж байгаа зүйлийг илүү сайн нэг хэлүүлээд ч юм уу эсвэл нэг ойлгуулад болчих. Дараагийн хүнд нь бид хэд ойлгох хугацаагаа зарцуулах ч юм уу. Энэ процессор явах юм бол бид хэд орхон аймаг бол маш богино хугацаанд одоо нэг тийм төлөвшөлтөө зөв төлөвшөлтөө нэг тийм нэг төвлөрсөн хүмүүс үүсэх бүрэн боломжтой. Бид хэдийн хувьд болж байгаа бас нэг юм дээр харамсдаг нэг жаахан юм байдаг. Уул нь бол бид хэд илүү олон хүнийг эмчлэх гэж анхаарал хандуулах хэрэгтэй. Гэтэл нөгөө эмчлэгдэх хүмүүс маань өөрөө эрүүл мэндийн боловсролын жаахан дутмаг байгаа учраас тэгэхээр бид хэдийн эхний ажил бол тэр хүмүүсийг боловсруулж болох болоод ингэ явчихж байгаа. Тэгэхээр хувь хүн өөр өөрийгөө боловсруулаад эхлэх юм бол бид хэдийн хүч бол илүү их эмчлэх ч юм уу тийм ээ. Дараагийн ингээд бидний хүчний хуваарлт нь илүү зөв болоо явчих хэрэгтэй. Тэгэхээр энэ телевиз үзэж байгаа иргэдтэй хандаж уриалгаад яг өөрийнхөө төлөө тийм ээ. Надад өөртөө тустай, өөртөө одоо надад одоо би өөрийгөө зөв байлгахын тулд яах ёстой? Зөв бодол, зөв сэтгэл.
эрүүл зүй хооллолт гэдэг маань ямар учиртай, гэр бүлдээ юу төлөвшүүлэх ёстой. Тэр талаас нь илүү сайн бодоод эхлэх юм бол энэ одоо давлгаанаас илүү их том давлгаа үүсэж бид хэд бас нэлээд том үр дүнд хүрснээр эрүүл амьдрах бас нэг тийм гэсэн үг. Тэгэхээр үзэгчтэй нэг товчхон ойлголт мэдээллийг бас өгье гэж бодож байна л да. Ер нь элэг гэж ямар хэрэгтэй юм тийм ээ. Өнөөдөр Орхон аймагт ямар хэмжээнд бас урдсан сэргийлэх хүслийг явагдсан байгаа юм. Яагаад та элгээ хайрлах ёстой юм ч гэдэг юм уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо яг элгэний өвчлөлийн талаар хийж байгаа судалгаа мэдээллүүд гэдэг ингээд жижигхэн багцлсан бас нэг юм презентацийг юмч мөн бэлдсэн байсан. Тэрийг бас үзэгчтэй товчхон агуулгаар нь хүргэчихье гэж бодож байна. За та бүхэндээ элэг яагаад чухал хэрэгтэй гэдгийг товч тайлбарлая. Тэгэхээр элэг маань болохоор хүний биеийн хөвлийн баруун дээд хэсэгт байрладаг. Нэг хил 500 грамм орчимжинтэй ийм эрхтэн байгаа. Тэгээд зүрх цусыг шахдаг гэдэг нэг гол үүрэгтэй. Уушиг хин солилцоо гэдэг гол үүрэгтэй. Бөөр шээсийг ялгаруулах гол үүрэгтэй. Ийм байдаг бол яг элгэнд яг энэ шиг нэг жирэн тооцох юм бол 500 гаруй тийм чухал үүрэг байдаг юм байна. Тэгэхээр элэг бол хүний биеийн одоо бие дэргэлдэж байгаа тэр хорт бодисуудыг хоргожүүлэх ийм үүрэгтэй. Бид хэдийн бие махбод асар их тиймтэй ийм эрхтэй байгаа. Элэг нэггээр хэлбэл модод ирэх юм бол одоо бид хэдийн тарих хордож ухаан санаас хамуурах ийм хүндрэлээр одоо талтай. За бид хэдийн хувьд бол яагаад бид хэд ингэж элэг гэж яриад байна гэхээр бусад орнуудтай харьцуулахад өвчл маш өндөр байгаа. Харамсалтай бид хэд яаж юм гэхээр нэг үндэстэн цөөхүүлэхний учраас нэг хүн өвдвөл тэрийг л өвдсөн гэж тооцоолж нийт хүндээ ямар өвчлөлтэй байгаа юм. Бид хэд хаана явж байгаа дэлхийн өвчл дэлхийд дээр нь хаана өвчлөөд бид хэд энэ элэг бүтэн гэсэн юм одоо зүйлийн одоо маш их эндж байгаа энэ хацал маань өөрөө сүүлдээ бид хэд бараг удамшдаг гэж ойлгодог болсон. Үнэн хэрэгтээ болохоор вирус нэг хүнээс нөгөөд цусаар дамжиж халдвар тархаад байгаа. Энийг илэрлэл нь юу гэдэг бол хамгийн өвчлөл өндөртэй буюу бид хэд дэлхийд элгэний хавдраараа хол тасархаа нэгдүгээр өрөнд орж байгаа. 3 сая айлхын өнгөртлөө. Тэгэхээр иргэн та өөрийнхөө бид анхаарснараа одоо бид хэдийн энэ өвчл буурснараа бид хэд бас дэлхийд нэг өвчнөр ч гэсэн зарлагдахгүй, нэг өвчнөр ч гэсэн өвдөхгүй байх бүрэн боломжтой. Гацгүй та өөрийгөө БЦ вирустай үгүй юу гэдгийг нэг талд оруулаад С вирустай бол эмчилгээ, Б вирустай бол аль аль эмчилгээ бүрэн шийдэгдсэн учраас санаа зовлтгүй түрүүн амар жаргалын эмч маань хэлсэн. Орхон аймгийн хувьд бол бид хэдийн хувьд бол яг одоо бидний амьдарч байгаа бүс нутаг болохоор элгэний өвчл өндөртөөд тооцогддог. Ийм бүс нутагт бид нар амьдардаг. Нэгүр хэлбэл Дархан уул, Болгон, Орхон аймаг элгэний хавдраараа 2016 онд одоо бусдын аймагуудад тэргүүлсэн байна. За та бүхэн энэ графикаас харж байна. Жил болгоны өвчлөлийг харьцуулахад Орхон аймаг бол маш өндөртөөд тооцогддог юм байна. Харамсалтай бас нэг зүйлийг анзааруулахад юм байгаа. Элгэний хавдрын тоо маань жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ юугаар юу хэлж ийм нэхэр бид хэдийн залуу үе илүү их өвчлөлттэй байж болоо. Одоо нэг дундын үе маань илүү их одоо тийм өвчлөлттэй ВЦ вирусын тархалт өндөртэй байж магадгүй гэсэн ийм одоо хардлага төрүүлж байгаа. Тийм учраас одоо 40-с 65 насны одоо шинжилгээнд хамруулж байгаа учир нь ийм юм байгаа. За саяны бас мэдээлэлээс товчхон ч гэсэн зүйлийг манай үзэгчид олж авсан болоо одоо өөрийнхөө эрүүл мэндийн мэдлэг тусны ч гэсэн зүйлийг олж харсан болоо гэж бодож байна л да. Тэгэхээр бас нэг ийм асуулт байна. Одоо яг ингээд элгэний вирусгүй Эрдэнэ тот гээд энэ том давлгаа явж байгаа. Сүүлдээ үндэсний хөтөлбөр боллоо шүү дээ, тий. Элэг бүтэн Монгол гээд ингээд явчихсан. Тэгээ энэ дээр одоо бас Медипас имлэг маань ажиллаж байгаа. Зүгээр яг хүмүүс нэг юм хардлагууд байгаад байдаг л да, тийм ээ. 10 хүн тутмын 2-ын үзэл бодол өөр, тий. 8-ын үзэл бодол өөр гэдэгтэй яг адилхан. Яагаад ингээд яг Медипас имлэг төрийн имлэг байгаад хахад яагаад Медипас имлэг энэ одоо элгэний вирусны энэ аяныг өрнүүлээл энэ олон ажлыг ингээд хийгээдийнэ гэдэг дээр бас асуултууд яваад идэгий. Тэгэд хариултыг өгөө. За болор юм. За өмнө манай зэрэг тутамч маань ярьсан яг 16 онд тэр төрөмбөс байгууллагаас одоо аян өрнүүлээд Орхон аймагт энэ одоо вирус илрүүлэх одоо эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулж исэн бол энэ онд одоо бүх орон даяар элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр батлагдаад явж байгаа. За энэ хөтөлбөр нь өөрөө маш том зорилтыг урдаа тавьсан. Одоо 2020 он гэхэд элгэний С вирусын одоо шинэ халдварыг бүр тархалтыг зогсооно гэсэн. Тэр тархалтыг зогсоохын тулд
маш олон үе шаттай төлөвлөгөөтэй ажлууд явагдаж байгаа. Тэрний одоо хамгийн эхний үйл ажиллагаанууд явагдаад эхэлж байгаа. За тэрийг хийлгэхийн тулд одоо эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн яамнаас энэ үйл ажиллагааг явуулах одоо байгууллагуудыг сонгон шалгаруулад тэгээд сонгон шалгаруулалтанд тэнцсэн байгууллагууд маань одоо эрхээ аваад одоо гэрээ байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр манай эмнэлэг бол одоо тэр илгэний C вирусыг тоолох тэг эмчилгээ хийх эрхийг нэгэсэндээ авцсан. Учираас энэ үйл ажиллагааг явуулаад байгаамаа. Тэгэхээр одоо иргэд маань энийг бас зөв ойлгоод одоо медипаслинийг хийгээл ашиг олох гээд байна гэдэг тэр буруу ойлголтоосоо бас ангижрах хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгээд бид нар энэ үйл ажиллагааг хэрэл сайн явуулна тэр хэмжээгээр хүн амаа л ирүүлж байна. Тэгээд яг Орхон аймагтаа байрлаж байгаа учраас Орхон аймгийн иргэд илүү давуу эрхтэйгээр энэ үйл ажиллагааг бол одоо хүртэж бүрэн ирүүлжиж чадж байгаа байхгүй. Бас энэ үйл ажиллагаагаар зогсохгүйгээр бид нар хангаан бүстэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд хөрс зэрэгэлдээ Дархан уул, Булган, Сэлэн, Хүсгэл аймгийн бас ард иргэд манайхаар үйлчлүүлээд одоо энэ сайн хэлсэн үйлчлэгнүүдийг бол авах боломжтой байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөр маань ерөөсөө бүх хүн амыг хамарсан орон даяар явагдаж байгаа хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэгч байгууллага юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Насны хувьд бас нэг ийм зүйл байгаад байна л да. Одоо 25-49 насныхны энэ одоо урсан сэргийлэх үзлэгт хамруулах ер нь залуу хүн гэлтггүй бас нэг шинжилгээнд хамрагдчих хэвээр байхаа. Тэднийг бол одоо сайн дурын үндсэн дээр ч гэдэг юм уу те. Та заавал одоо тэнд очиж шинжилгээ өгөрөө гэх нь бас арай одоо бага байд юм шиг байгаа. Дандаа нас заадаг ч тийм ээ 40-45 за 55-аас цэцч гэдэг юм уу. Тэгээ энэ хөтөлбөрийн хувьд болохоор хамгийн их нөгөө ер нь бол энэ өвчлөл их байх бүлгийн хүн амыг ихний ээлжинд энэ 2017 одоо тий судалгааны үндсэн дээрээс сонгож аваад 40-65 насны иргэдийн одоо илгэний BC вирус илрүүлэх шинжилгээг энэ ондоо бол явуулж дуусгая. Тий 17 ондоо явуул дуусгая. Тэгээ мэдээж 100% хамрагдаж чадахгүй. Энийг бол 70-аас 80% хүргье гэд. Тэрүүгээр бол аймагуд бол янз янзын төвшөнд явагдаж байгаа. За дараа жилээс бол үргэлжлээд нөгөө 40-оос доош насны 15-аас 40 хүртэлх насны ард иргэд маань бол энд хамрагдана. Тэгээд энд хамрагдахын тулд бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс бас тодорхой хэмжээний санхүүжилт гарах учраас бас нэг жилд олгогдож байгаа санхүүжилтийн тэр байдлаас тэгээд хүмүүсийн өвчлөлийн түвшнээс хамаарат насны янз бүрийн бүлгүүд ингээд сонгогдож байгаа. Тэгээд хөтөлбөр нь бол 2020 он хүртэл үргэлжлэхээр ингээд төлөвлөгдсөн байгаа учраас яагаад зөвхөн энэ насныхан энэ жил одоо хамрагдаад байгаа гэдгийг бас ард иргэд сайн бүрэн ойлголтгүй учраас тэгж яваад байгаа. Тэгээд вирус тоолох шинжилгээ маань бол заавал насны хязгааргүйгээр бүх насанд байгаа. Эрүүл мэндийн даатгалаар нь вирус тоолох, C вирус тоолох шинжилгээ маань. Тэгэхээр иргэд бол энэ жил бидний хамрагдах нас биш юм байна гэд бас гараа өмхөө суугаад илгүү. Үнэхээр C вирустай гарцсан л бол одоо эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй одоо вирус тоолох шинжилгээнд хамрагдах боломжтой. Тий, ийм байна. Нас аргалзахгүйгээр C вирус тоолох шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа. Тэгээ эмчилгээний ч гэсэндээ бас тэгээд нэгэнт илэрсэн л бол даатгалдаа төлцсөн л бол нас аргалзахгүйгээр аргалзахгүй гэсэн хамрагдах тий. Энэ нэг нийтлэг одоо асуултуудад бас хариулт авахыг хүссэн байгаа. За ер нь бол манай эрдэмтчүүд одоо бас төвлөрсөн хот гэж яригддаг. За дээр нь бол хүн амын шилжид хөдөлгөөн ихтэй хөдөө орон нутгаас ирж одоо сууршиж амьдрах иргэдийн тоо бол харьцангуй ингэж жилээс жилд ингэж хэлбэлцэж идэг байгаа. Тэгэхээр манай эрдэнэт өөрөө одоо ингэж ийм сүүлийн хүнд хөрөмжөөр тоноглогдсон. За мэргэжлийн боловсон хүчний баг бүрэлдэхүүнтэй ийм томоохон эмнэлэгтэй болсон нь бол их том давуу тал гэж харж байгаамаа. Тэгэд манай үзэгчид бас иргэд бол өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг, эрүүл мэндийн төлөө явдаг болсон байна. За ямар эмнэлэг сайн байна, ямар онцлогооноос хийлгүүл одоо миний эрүүл мэндэд ямар хэрэгтэй вэ гэдгээс мэддэг байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүхнийг бол одоо бас мэргэжлийн баг таны төлөө, таны эрүүл мэндийн төлөө, таны гэр бүлийн төлөө ингэж хийж байгаа гэдэг бас ярилцлагын төгсгөлд хэлье. Тэгэд зөвхөн хүмүүс нөгөө өөрийнхөө эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бас эрүүл мэндийг хараад идэг. Гэтэл өөрийнхөө гэр бүлд аав ээж, үр хүүхэд бүх хүмүүсийн төлөө одоо хариуцлагатай байж өөрийгөө эрүүл байлгах гэдэг эмчнэлт хэр зүр шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэр бүлтэй хайртай хүн бол эрүүл амьдр гэж бас хэлдэг. Тэгэхээр эрүүл эрдэнтийн иргэний төлөө хийж байгаа энэ ажлуудтай нас амжилтыг хүсье. Би бол өөрийнхөө сонирхсон болон үзэгчдийн асуухыг хүссэн асуултуудад хариулт авлаа гэж үзэж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа, урилга хүлээн авч ажлынхаа их цаг заваас гаргаж мэдээлэл өгсөнд. Тэгээд дараагийн ажлуудад амжилт хүсье. Бас
цөөн ормыг та бүхэнд үлдээ те үзэгчтэй хандаж. Үзэгчтэй хандаж бид хэдийн гэхээсээ илүү иргэн та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тий энэ үйл ажиллагаа нэг дээрээ ингэж та өөрөө нэгдснээрээ бид хэдийн үйл ажиллагааны хөөдлөөр дэмжиж гин гэсэн үг юм. Нэг хоёрдугаар би бас тантай санал өгвэн. Юу гэхээр элэг бүтэн гэдгийн учир бол утга бол үнэхээр тийм ээ үнэхээр сайхан. Тэгэхээр энэ элэг бүтэн байдлын төлөө нэг үгээр хэлбэл би хүмүүс тайлбарлахдаа 3 янзаар амьдрах хэрэгтэй гэж үздэг. Өөрийнхөө төлөө анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр болохоор яах вэ гэхээр нөгөө атга будааг дээш харуулсан зүүн дээр хасгаад тогтсон хүний хувийг олж байгаа тийм ээ. Тэгэхээр унсан будаануудын төлөө буюу тэр унсан одоо тэр хүн болоогүй бусдынхаа төлөө нэгдүгээрт амьдрах хэрэгтэй. Хоёрдугаар юу гэхээр намайг алгууллаа гэхэд намайг өгүүлж одоо нулимс асгарах. Нулимс одоо ойлгох тэр хүмүүсийн төлөө ойлгохгүй нэг бүрэл элэг бүтэн байдлын тулд тэр хүмүүсийн төлөө амьдрах хэрэгтэй. Гуравдаж та өөрөө Монгол улсын цөөхөн хүнтэй Монгол улсын ийм сайхан том газар нутагтаа мөртлөө цөөхүүлэх нэ нэг үгээр хэлбэл нэг хүний үнц нь бол асар их гэсэн үг. Ийм оронтой амьдарч байгаа учраас өөрийнхөө төлөө. Тэгэхээр энэ гурван одоо тойргоор өөрийнхөө үнцнийг мэдэрч тэгээд элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдралыг танаа гэрүүлд болон танд хүсээрээ. За тэгэхээр телевиз үзэж байгаа үзэгчд маань элэгний ВЦ вирусын талаар, элэгний өвчлөлийн талаар Медипас эмнэлэг дээр явагдаж байгаа үзлэг үйл ажиллагааны талаар тодорхой мэдээллүүдийг авсан байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гол нь бид эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байж элэг бүтэн амьдрна. Элэг бүтэн байж эх орондоо эхийг бүтээн. Тийм болохоор та бүхнийг хамгийн гол нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүгд хамрагдаарай. Элэгний ВЦ вирусыг илрүүлэх шинжилгээг бол хаана ч хийлгэж болно. Нэгэнт шинжилгээгээр С вирус жишээлбэл илэрсэн тохиолдолд бид бол дэлхийд дахин дэмжлэгийн асуудал шийдэгдсэн. Та бол айх ямар ч зүйлгүй эмчилгээгээ хийлгээд эрүүл болчихно. За Б вирусын хувьд та илрээг бол үнэхээр азтай байна. Та вакцина хийлгэх чинь 3 том вакцина төрөн болормоончманд хэлсэн тийм ээ. Вакцина хийлгээд өөрийгөө Б вирусээс хамгаалчихна. За илэрсэн тохиолдолд бас үзүүлээд эмчилгээний асуудлаа шийдвүүлчихнэ. Тийм болохоор ерөнхийдөө ВЦ вирус маань элэгний хатуурал, за хавдар, нас оролтонд хүргэдэг юм вирус байгаа. Тийм болохоор энэ бүхнээс та өөрийгөө хамгаалж чаднаа. Хамгаалахын тулд хамгийн түрүүнд үзлэг шинжилгээндээ хамрагдаач. Бүгдээрээ эрүүл энх байгаарай гэж хүсье. За баярлалаа.